Энэ шудраг усны хордлого гэж Японы тарих судлаач хүний бичсэн ном. Энэ ном дээр болохоор хүмүүс бид нар яагаад бие бинийгээ уучлж чаддаггүй юм, бие бинийгээ яагаад шүүмжлээд үдсэн ядаад хорсоод байдаг тэрний шалтгааны тарих судлалын үднэс тайлбарласан байдаг. Уул нь хүн болгоны шудраг усны хэмжээр өөр байдаг. Зарим хүн татвар төлөх нь одоо шудраг гэж боддог, зарим хүн татвар төлөхгүй байх нь шудраг гэж боддог. Гэх мэтчлэнгээр хүн болгоны шудраг усны хэмжээр өөр байдаг. Тэгтэл хүмүүс бид нар өөрсдийнхөө шудраг усны хэмжүүрээр тэр хэмжүүрт нь таарахгүй байгаа хүнийг шудраг бус байна гэж шүүж ялалж байхдаа тархин дотор маань өөрөө би бол ингэ шудраг усыг хамгаалж байгаа, би шудраг усыг сахиулж байгаа хүн гэж мэдрээд тэрнээсээ таашаал мэдэрч идэм байна. Тэгээ тархи маань ад жаргал таашаал өгж байгаа зүйлээ дахин ихэд идэг. Тэгээ явсараагаад бүр тэрэндээ донтоод шудраг усны хордлого гэдэг зүйлэнд хүрчтэй юм. Энэ төвшөнд хүрэх юм бол хүн ерөөсөө бусад хүнийг бүгднийг та нарын буруу, та нар бол ингэ шудраг усыг гуйлж байгаа, миний л зөв, би л ганцхан зөв гэд бодчихдаг. Тэгэхээр энэ хордлогоос гарахын тулд бол мета танин мэдхүү буюу өөрийгөө таних чадвар, өөрийгөө хөндлөнгөөс ажиглах чадвараа хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бидний тархичин угаасаа л хүн юм чи нөгөө таашаал өгж байгаа зүйлээ нэхэд сүултээ бүр зүгээр л миний л зөв, та нарын л буруу гэл өөсөө хааны тэрийг шүүмжилдэг тийм донтооч оцсож болцсохгүй юм байлээ. Тийм болохоор энэ номыг бас уншаад үзээрэй гэж санал болгож байна.